Хүний эрх гендрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн үүрэг биш, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг бий болгох үндэс суурин юм. Дорнод аймгийн татврын газар нь хүний эрх гендрийн ялгуурлал, зөрчлөөс ангид шударга тэгш орчныг бүрдүүлэх зорилгоор хүний эрх гендрийн хариуцлагатай харилцаа холбооны гарын авлагыг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайн гарын авлагыг хэрэгжүүлэх явцад албан хаагчид болон үйлчлүүлэгчдийн хүний эрх гендрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. Үүний хүрээнд Дорнод аймгийн татврын газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар төлөвлөж зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал албан хаагчдыг удирдлагын академийн хүний эрх сэдвт цахим сургалтанд үе шаттай хамруулан мэдлэгийг баталгаажууллаа. Хүний нөөцийн ажилтныг гендрийн сургагч багшаар бэлтгэж байгууллагын чадварыг нэмэгдүүлсэн. Гендер хүний эрхийн сэдвээр 7 удаагийн сургалт зохион байгуулж 45 албан хаагчийг хамруулсан. Судалгаа маягтуудад хүйсний ангиллыг оруулж өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэж чиглэсэн 4 удаагийн сургалт нөлөөллийн арга хэмжээнд 128 иргэнийг хамруулсан. Нэг албан хаагчийг Braille үсгийн сургалтанд хамрууллаа. Цаашид дохионы хэлтэй ажилтныг бэлтгэхээр төлөвлөж байна. Хүний эрх гендрийн хариуцлагатай харилцаа холбооны гарын авлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр гендрийн мэдлэг хандлага сайжирсан. Өгөгдөлд суурилсан бодлого төлөвлөх боломж нэмэгдсэн. Үйлчилгээний хүртээмжийг бодиттой үнэлэх боломжтой болсон. Тайлагнал илүү бодиттой, хянах боломжтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо нэмэгдсэн байна. Хүн төвтэй төрийн үйлчилгээ, эрх тэгш хүртээмжтэй ирээдүйн үндэс суурь. Дорнод аймгийн татврын газар.